Тоодо Dental эмнэлгийн наран цэнгэл эмч байна. Хамгийн дэвшилтэт технологи, хамгийн тогтлог орчин, хамгийн шинэлэг үйлчилгээ, хамгийн шилдэг бүхнийг танд амлаж байна. Эрүүл шүд, эрүүл амьдрал. Тоодо Dental. Сайн байцгаана уу сонсогчдоо, мигмар гараг болсон байна. Маш олон сонсогчдын хүсэлтийн дагуу энэ удаагийн дугаарыг бэлтгэсэн байгаа. 27 настай Аманда Луис гэх эмэгтэй төрсөн охиноо хөнөөсөн гэсэн хэрэгт буруутагдаад тэр бүхнийг нүдээр харсан гэрчин өөрийнх нь 6 настай хүү байж таарсан. Тиймээс шүүх танхимд өөрийн харсан үнэн бодит түүхийг ярьж нэг ёсондоо ээжийнхээ эсрэг гэрчийн мэдүүлэг өгөх хамгийн гол хүн нь болсон юм байна. Маш олон зүйл яригдсан, эргэлзээтэй тийм хэрэг байгаа. Ямар ч тач эхлээд жижигхэн бичлэг үзээд дараа нь хэргийн дэлгэрэнгүй мэдээлэл рүү орцгоё. You said your mama did this. Who is your mama? Amanda Lewis. Okay. Is she in this room today? Yes, so Where is she? Can you point her out and show the judge where she is? she might be. Ингээд энэ хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй болохын тулд одоогоос 18 жилийн өмнө буюу 2007 он руу буцах хэрэгтэй болно. 2007 оны 8 сарын 8-ны халуун өдөр Адрианагийн ээж Аманда Луис 911 рүү дуудлага хийж охин нь гэрийнхээ гадаа байдаг хийлдэг усан санд живчгсэн байдалтай. Тэгээ ерөөсөө амьсгалахгүй байна гэх зүйлийг ярьсан. Тухайн үед бол Адриана 7 настай, харин түүний эрэгтэй дүү болох AJ 6 настай, Аманда буюу ээж нь 27 настай байсан. Аманда Луис совилгчийн туслах хийдэг. Яг тухайн өдрийн өмнөх шөнө нь болохоор шөнийн ээлжинд гарчаад тэгээд өглөө 8 цагийн үед гэртээ харж ирсэн байсан. Шөнө ээлжинд гарсан болохоор мэдээж нойр дутуу, тиймээс буудан дээр амархаар хөвтөөд түүний хоёр хүүхэд нь бол зурагтаар хүүхэлдэйн кино үзээд байж байсан. Тухайн гэрт энэ гураас гадна бол 14 настай Майкл гээд Амандатай хамтран амьдардаг залуугийн дагвар хүүхэд нь бас байсан юм билээ. Майкл бол тухайн үед унтчихсан. Аманда хэсэг зур нам унтаад 12 хагасаас 1 цагийн хооронд сэрсэн. Хүүхдүүд нь болохоор гадаа төр зур тоглож болох уу гэж ээжээсээ асуугаад бас усан санд орж болох уу гэж асуусан. Гэхдээ ээж нь болохоор ус руу орохыг нь бол зөвшөөрөөгүй. Ер нь бол тухайн өдөр Аманда 2 хүүхдэд дагуулад дэлгүүр явж хичээлийн хэрэгслийг нь цуглуулах тийм бодолтой байсан юм билээ. Тэгээд Аманда шүршүүрт орчоод цонхоор харсан чинь баг хүү AJ-ийн модон дээр авирсан. Адриана болохоор ерөөсөө харагдаагүй. Эхэндээ тэр бол огт санаа зовоогүй. Шүршүүрт орж биеэ арчсан альчуураа угаалгын машинд хийчээд үүд рүү явж чад хүүгээсээ Адриана хаана байгааг асуусан чинь усан сан дотор доголж байгаа гэж бол хэлсэн. Тэгэхээр нь Адрианад очиод хилээд хийчээ. Бид нэр ингээд удахгүй гарах хэрэгтэй байгаа гэж ээж нь бол хэлсэн юм байна. Ингээд хэсэг хугацааны дараа Аманда цонхороо харахад AJ улаан өнгийн тоглоомын тэрэгэн дээрээ зогссон усан сан руу тонгоогоод гараа ингээд ус руу дүржих шиг хол харагдсан маа. Аманда хүүгээсээ юу хийж байгааг нь асуусан чинь Адриана усан сан дотор доошоо харцсан хөдлөхгүй байна гэж хэлсэн байгаа. Ингээд Аманда сандраад гүйжчихэд харсан чинь Адриана үнэхээр ингээд живчгсэн байдалтай байгааг нь олж хараад уснаас гаргангуудаа шууд 911 рүү дуудлага хийсэн. Ингээд Флорида мужийн Эсто гэх хотын энгийн нэг гэр бүлд болсон гинтийн ослын талаарх дуудлагыг 911-ийн диспатчер бол хүлээж аваад хаягийг нь асуугаад аврагчдад мэдээллийг нь дамжуулсан. Болж өнгөрсөн процессыг зөвхөн Амандагийн ярьснаар би бол сая өгүүлсэн байгаа. Энэ дээр нэг анхаарал татсан зүйл нь юу байсан гэхээр Аманда бол охиныхоо цээжинд шахалт хийж сэхийн амьдруулах CPR хийх жах үед нь 911-ийн диспатчер төр хүлээж авахыг хүсээд цаг хугацаа алдаад байгааг аль тал нь мэдсэн мөртлөө CPR хийх зааварчилгаа огт өгөөгүй. Амьсгалж гинүү гэж диспатчер асуухад нь амьсгалахгүй огт хөдлөхгүй байгаад байна. Хамаг бие нь хөхөрчгсөн байна гэж бол хариулсан. Удалгүй бол тэдний гэрт анхаар шатны тусламжийнхан явж очсон. Аманда бол охиноо аврахаар оролдож байгаа дүр зургийг олж харсан. Охины бие бол бүлээн хിവэрэ байсан ч зүрх нь бол зогссон байдалтай. Аврагч бол эренгүүтээ CPR хийснээр Адриана хэсэгхэн хугацаанд ам орсон боловч удалгүй ахиж зүрхэнд зогсоод охиныг нь бол тэр даруй Bay Medical гээд төв рүү нисдэг тэргээр хүргэсэн боловч 17 цаг 5 минутанд нас барсан болохыг нь албан ёсоор мэдэгдсэн юм. Ингээд хүний амь нас эрсэдсэн учраас Амандагийн гэр бол шууд ослын газар болж хувирсан. Ослын газар бол мөрдөгчд явж очиод бүх зүйл санамсаргүй осол юм шиг бол харагдчихсан. Хийлдэг усан сангийн хажууд улаан өнгөтэй хүүхдийн тоглоомын тэрэг бас нэг дугуй бол байсан.
шалгалтын авцад мөрдөгчд охиныг тоглож байгаад тэгээд усан сан руу унаад толгоогоо ямар нэг тоглоом эсвэл одоо дугуйны хүрдэнд нь цохиод тэгээд ухаан алдаад усанд живсэн байж болзошгүй гэсэн эхний дүгнэлтэнд хүрсэн юм байна. Яг анхны яаралтай тусламжийн хүн явж очиход бол Аманда цочирдсан айсан байдалтай харагдчихсэн гэж яригддагч эмнэлгийн ажилтнуудын хувьд нөхцөл байдал нь арай өөр санагдчихсэн ба. Fox гээд Adriana-г одоо яг гардаж амьлуулахыг оролдож исэн эмчнэрийн нэг байгаа. За тэр эмч болохоор хүлээлгийн өрөөнд байсан Аманда руу явж очиод охиныхын талаар мэдээлэл өгөхөөр одоо очисон чинь охиноо ерөөсөө асуухгүй шал өөр юм яриад нэг тийм хайхрамжгүй хандчихсан одоо бас их тэр эмчд бол сонин санагдчихсан ба. Тэгэхээр мэдээж тийм нөхцөл байдлыг эмч бас өөрөө тодорхой анзаарахаас угаасаа аргагүй. Аманда бүр маш тийм тайван хүлээлгийн өрөөнд байсан бусад хүмүүс ч гэсэн түүний одоо ийм тайван хачирхалтай байдлыг нь анзаарч харж исэн ба. Fox эмч цаг гарангийн дараа буцаж одоо Аманда дээр очиод Adriana-г нас барсан талаарх одоо эмгэнэлтэй мэдээг бол дуулгасан. За тэгсэн чинь Аманда ямар ч тийм сэтгэл хөдлөл үзүүлээгүй, бүр нулимсч туслуулаагүй. За ер нь бол 7 настай охиноо алдсан ээж хүнээс ямар их тийм ууй гашуу одоо шаналл гээд ямар нэг сэтгэл маш эмзэглүүлэхээр хариу үйлдэл гарах нь аргагүй гэж бодож исэн ч гэсэн юр бусын тийм тайван байсанд хүн болгон гайхаж хүлээж авсан. За тэгээд дараа нь бол Аманда охиныхоо байсан одоо өрөөнд нь явж ороод одоо өсийг нь зөөлөн илээд тэгээд тухан дээр нь үнсээд чимээг өхөн гараа явсан. За ингээд Adriana нас барснаас ердөө 3 цагийн дараа гэхэд цагдаа нар бол эмнэлэг дээр явж очиод Амандаг дуудаж байцаалтыг эхлүүлсэн юм. За тэгээд яг тухайн өдөр юу болсон талаар тэр бол цагдаа нарт ярьж эхэлсэн. За ярианы эхэнд Амандагийн өгсөн мэдүүлгийг ерөнхийд нь багцлаад та бүхэнд бол ярьсан байгаа. Яг тэр бүхнийг Аманда бол яриад за шөнийн ээлжинд гараад ингээд өглөө гэртээ ирсэн. Ирэхэд бол хүүхдүүд нь хүүхэлдэйн кино үзчихсэн. Жохон унтж байгаа тэгээс ирээд хамт одоо гарч сургуульд хэрэгтэй зүйлсээ явж авъя гэж хэлээд 12 хагасаас 1 цагийн хооронд сэрсэн. За хүүхдүүд гадаа тоглоё гэхээр нь хэсэг тоглохыг нь зөвшөөрөөд тэр хоёр бол одоо орж гараа тоглож исэн. За би сэрээд шүршүрт орчоод удахгүй дэлгүүр явъя гэж тэдэнд хэлсэн гэж бол ярьсан. За хүүхдүүд бол өглөө эсвэл өдрийн хоол идсэн үү гэж асуусан чинь би өглөө гэртээ ирэхэд Adriana бөөлжсөн. Орныхан даавн дээр баг зэргийн одоо бөөлжс болцсон байсан. За бас ахаад нэг удаа ч гэсэн бөөлжсөн. Ходоод чи ингээ өвдөж гинүү гэж асуусан чинь тийм гэж хариулсан. Би ерөөсөө юм идмээргүй байна гэж хэлсэн. Өчигдөр оройн халуун ногоотой бүүргэр идсэн. Тэгэхээр магадгүй тэрнээс бол өвдсөн бах. Өглөөнөөс өдөр болтол хүүхдүүд бол ерөөсөө юу ч идээгүй. Дэлгүүр ороод бид нар ингээд юм идчихье гэж бодож исэн. Өглөөнөөс эхлээд тэр хоёр усан сан руу ормоор байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би ихтэл унтаж амармаар байна. Дараа нь тэр талаар ярилцъя гэж хэлсэн. Усан санд тоглох уу эсвэл дэлгүүр явах уу гэхэд дэлгүүр явмаар байна гэж аль аль нь хэлсэн. Харин дараа нь AJ надад Adriana усан санд байгаа шавьчнуудыг цэвэрлж гин гэж хэлсэн. Аманда мөрдөгчдөд Adriana-гийн одоо ADHD буюу анхаарал сарних эмгэгтэй гэдгийг нь бол дурдсан юм байна. За түүний анхаарал нэг зүйлээс нөгөө зүйл рүү амархан шилждэг гэдгийг нь бол онцолсон. Намайг шүршүрт орсны дараа Adriana-г усан сангийн шавьж цэвэрлж гин гэдгийг хэлсэн. Тухайн үед нь би угаалга руу алчуураа хийчээд дараа нь угаалгын машинд байсан зүйлсийг хатаагчанд хийсэн. Тэг гадагшаа тэднийг шалгахаар гарсан. За ингэж ярьсны дараа бол мөрдөгчд шууд л гол асуултандаа Амандагаас усан санд яг юу болсон талаар асууж эхэлсэн. Би гарч ирээд харахад Adriana усан санд доошоо харчихсан байралтай хөвжижсэн гэж бол хэлсэн. За тухайн хийлдэг усан сан нь бол 5.4 метрийн өргөнтэй, 1.2 метрийн гүн. За тэгээд Intex гэдэг брендийн загвар байсан. За Adriana-гийн өндөр нь бол метр 20 орчим. Дотор нь байсан усны түвшин нь болохоор 80-аас 90 см байсан. Тэгэхээр хэрвээ Adriana самсаргуу унсан байх юм бол яагаад зүгээр ингээд өөрөө одоо босч зогсоод гараагүй вэ? Босоо зогсоход яаж ч утсан живэх үндэслэл бол угаасаа байхгүй. За үүнээс гадна Аманда охиноо бол уснаас одоо маш их айдаг байсан. Хажууд нь том хүн байж ямар нэг одоо харгалзах хүнтэй байж л усанд орж тоглодог байсан талаар мөрдөгчдөд хэлсэн. За тэгэхээр уснаас айдаг хүүхэд яагаад тийшээ одоо шавьж цэвэрлэхээр тонгоосон бэ гэдэг бас нэг асуулт болж гарч ирсэн. Усан сан дотор бол нэг цагаан хувин олдсон. Тэгэхээр тухайн хувингаар шавьчнуудыг гаргаж исэн байж болзошгүй гэж үзсэн. Мөрдөгчд усан сангийн ойролцоо байсан бүх зүйлийг нарийн шалгаж улаан өнгөтэй хүүхдийн түрдэг тэргэн дээр хүүхдийн тийм гутлын мөр байгааг нь бол олж харсан. Хин нэгэн бол ойролцоон тоглож исэн гэсэн үг. Түүнээс гадна бол хийлдэг усан сангаас хэмжээний ус хальж асгарсан байсан нь Adriana-г одоо аврах гэж явах үеэр тийм зүйл болсон байхаа гэж харагдчихсан.
За тэдний гэрт нь баг ямар ч тийм хүүхдийн тоглоом гэхэр зүйл бол байгаагүй. Усан сангийн дэргэд байсан улаан тэрэг тэгээд AJ-ийн тоглоом буу дугуй гэсэн ийм зүйлээс өөр ямар ч хүүхдийн тоглоом байгаагүй. Уг нь бол ингээд хоёр байтугай бүр нэг хүүхдтэй айлт хүртэл тоглоом одоо ингээд хаа сайгүй хөглөрөөд ч юм уу ер нь л ингээд хайрцагтай тоглоом бол байж идэг. Adriana AJ хоёрын одоо унтлахын өрөө нь одоо бараг л тийм хоосон шахуу тэгээд хоёр давхар тийм ортой. За тэгээд орон дээр нь болохоор хүнжил давуу гэх зүйл юусоо байхгүй. Нул тийм шээсний үнэр шингэсэн тийм өрөө байсан. За тэгээд энэ шээснийгийн талаар асуусан чинь баг 2 хүүхэд шээсэн гэхээсээ илүү манай нохоо ингээд банк гэртээ шээгээд идэм а гэсэн зүйлийг Аманда ярьсан юм. За бас нэг анхаарал татчихсан зүйл нь юу байсан гэхээр за сүүлийн үед бол Adriana-гийн ааш занаа нэлээд тийм хэцүүхэн болоод ADHD-д фокалин гэх нэртэй эм бичүүлж авсан байсан. За осол болсон өдөр болохоор Adriana тэр эмээ бол огт уугаагүй байсан юм. За Fox эмч Амандагийн цочирдохгүй байгааг нь гайхажсэн шиг мөрдөгчд ч гэсэн түүний одоо хитрхи тийм тайван ямар ч одоо шоконд орсон шинжгүй огт сэтгэл хөдлөлгүй байгааг нь анзаарч одоо бас л тэднэрт бол эвгүй санагдчихсан маа. Яг үнэхээр осол болсны дараа Аманда охиндоо ингээд CPR хийсэн үү гэдэг нь бас л нэг асуулт болж үлдсэн. Уг нь бол ингээд совилгчийн туслах хийдэг байсан хүн яг яаж зөв техникээр одоо CPR хийх үү гэдгээ энгийн хүнээс бол илүү сайн мэдчих ёстой. За анхаа шатны тусламж үзүүлэхээр ослын газар хамгийн анх утсан байсан Коркоран гэд нэртэй хүнийг хэлснээр бол би тэнд явж очиход Аманда одоо охиныхоо одоо эмээг аврах гэж юу ч хийгээгүй зүгээр л өвдөглөө сууж исэн гэж хэлсэн. Мөрдөгчд Adriana-гийн биен дээр хөхөрсөн шархнуудыг нь одоо ээжээс нь асуусан чинь би өөрөөсөө сайн мэдэхгүй байна. Жижигхэн хөхрөлт бол хөлн дээр нь байсан. Бас зүүн гаруй баруун гар дээр нэг тийм жижигхэн сорив байсан байж магадгүй. Анхаарал төвлөрөлтийн асуудлаас болж бухимдахтаа тэр хөхрөлтүүдийг үүсгэсэн байж магадгүй гэж бодож байна. Тэрнээс өөр ямар нэг том шарах гэмтэл бол байгаагүй гэж хэлсэн. За мөрдөн байцаалт дуусгаж явах үеэр бас нэг зүйл бол ил болсон. Adriana гэх охин бол Амандагийн анхны одоо нас барсан хүүхэд нь бол биш байсан. За түүний 16 сартай Alex гэд анхны хүүн таталт өгдөг байсан юм байна. Тухайн үед бол түүнийг одоо унтжаахта таталт өгч нас барсан гэж үзэжсэн юм билээ. Ингээд хоёр ч хүн амиа алдсан явдал нь байдлыг улам бүрд ортуулж сэжигтэй санагдчихсэн. Өнөөдрийн дугаартай Toto Dental эмнэлэг хамтран ажиллаж байна. Шүдээ эрүүл байлгана гэдэг нь өөртөө маш том хөрөнгө оруулалт хийж байгаатай ялгаагүй байдаг. Яг нэг эмнэлэг дээр тогтмол хяналт үзлэг, урьдчилан сэргийлэлт хийх нь хөрөнгө мөнгөө хэмнэх, эрүүл мэндэ хамгаалж байгаагийн хэлбэр байдаг. Toto Dental эмнэлэг нь бүх төрлийн шүдний эмчилгээ хийдгээс гадна гажиг цэслаараа дээгүүрт эрэмлэгддэг эмнэлэг байгаа. Хэрвээ та болон таны эхнэр эсвэл нөхөр хүүхэд чинь шүдний аппарат хийлгэх бодолтой байгаа бол Toto Dental эмнэлэг дээр Crime Station-ы сонсогч гэдгээ хийлээд үнийн дөнгөөс 10% хөнгөлөлт идэх боломжтой болсон байгаа. За энэхүү хөнгөлөлт маань 25 оны 4 сар хүртэл үргэлжилнэ. Description хэсэгт хаяг байршил болон утасны дугаарыг нь оруулсан байгаа. За мөн Facebook, Instagram аккаунтыг нь оруулсан учраас та бүхэн хийсэн ажлуудыг нь бас харах боломжтой. Шүд эрүүл бол бие эрүүл гэдэг. Та шүдний асуудлаа Toto Dental-д даатгаарай. За ингэж хэдүүлээ хэрэг рүүгээ буцаад оръё. Энэ бүх үйл явдлын хамгийн гол эргэлтийн цэг нь 2007 онд 6 настай байсан AJ-ийн гэрчийн мэдүүлэг байсан. За Adriana-г эмнэлэг рүү авч явах үеэр Амандагийн ээж нь AJ-ийг түр хугацаанд харахаар болсон юм байна. За тэгээ гэрлүүгээ авч явж явах замд нь AJ эмээдээ нэг одоо маш тийм аимшигтай зүйлийг бол хэлсэн. За тиймээс эмээ нь гэртээ харьсан даруйда цагдаар уцтаад AJ-ийн хэлсэн зүйлийг нь дуулгасан юм байна. AJ надад ээж нь Adriana-г шийтгэх нэрийдлэр усан санд нүрээр нь доош нь дарж исэн гэж хэлсэн тухай ярьсан юм байна. 2007 оны 8 дугаар сарын 8-ны үдээс хойш Ослоос ердөө одоо 4 цагийн дараа AJ цагдаа нарт мэдүүлэг өгсөн. За энэ өгсөн мэдүүлэг мэдээж Амандагийн өгсөн мэдүүлгээс нь бол шал өөр байсан. За мөрдөгчдийн гол зорилго нь AJ үнэхээр үнэн хэлж гин үү? За эсвэл зүгээр л жоохон хүүхдийн төсөөлөл үү гэдгийг олж тогтоох явдал байсан. AJ-ийн өдөр тутмын амьдрал за мөн одоо эгчтэйгээ хэрхэн амьдарч байсан талаар нь асуухад хэрвээ би өгөнд ороод сайн байх юм бол зочны өрөөнд унтаж болдог, харин муу байх юм бол унтлахын өрөөнд бүхэл өдөржин байлгадаг. Хоёр өглөөний цай уугаагүй, өдөр юу ч идээгүй, эгч өглөөнөөс хойш юу ч идээгүй. Миний дугуй байдаг, манай эгчийн ундаг дугуйны дугуй нь хагарсан царавчны ард байгаа гэж ярьснаа. Манай ээж эгчийг мань усанд живүүлсэн гэсэн үгийг дахин давтаж хэлжсэн.
За дараа нь бол тэр ихчээгээ шийтгүүлсэн тухай яриараа орсон. Тэр галтогооны шүүгээний хаалгыг нь саваад байсан. Бас ээжийн өвсний хэрэгслүүдээр нь тоглоод бас нэг шүршигч барьсан тэрүүгээрээ юм шүршээд яваад исэн. Би үнэрийг нь дагаж яваад унтлахын өрөөнд үнэрч байгаа гэдгийг нь олж мэдсэн. За ингэж ярьж агаад усан санд живсэн талаарх яриараа орсон. Адриана усан санд байсан, ээж түүнтэй хамт байсан, эгч ойрлсон. Яагаад ойрлсон гэсэн чинь ээж ихчийн нүрийг нь ус руу дарсан. Тэгээ гараа авангууд ихч орилоод байсан гэж ярьсан. За ингээд яг ийм байдлаар одоо үнэн гэж итгэхэд хэцүү яриаг ээж ярьж исэн боловч 6 настай гэхэд бол тэр ээжийнхээ ажлын цаг за мөн цагийн хуваарийг нь маш тодорхой санаж исэн. За үүнээс гадна өөрийнхөө сургуульд яваагүй шалтгаанаа ч гэсэн тайлбарлаад жижиг боловч чухал мэдээллүүдийг өгсөн болохоор түүний ой санамж тийм ч муугүй гэдгийг мөрдөгчд анзаарч харахад тусалсан юм. ээж гих 6 настай хүүгийн ээжийнхээ эсрэг өгсөн хамгийн аимшигтай мэдүүлэг бол ийм байсан. За гэрт нь унтчихсэн гих 14 настай Майкл бол нэг цагийн үед сэрээд тэгээд шүршүүрт орж явах үеэр нь ээж явж очоод эгч өгчгсэн гэж түнд хэлсэн юм байна. Майкл гайхаад гарч харсан чинь Жианаг бол усан сангаас гаргацсан байсан. За тэгээ сандраад тэр бол гэрлөө одоо оруулсан юм байна. За түүний ярьснаар бол би энэ тэр чигтээ хөвгөрсөн байсан. Амнаас нь тийм бор өнгийн ус гарчихсан байсан гэж бол ярьсан. За энэ хүү болсон үйл явдлыг өөрийн одоо нүдээр огт хараагүй учраас өөрийнхөө зүгээс үнэн мөнийг ярьсан нь тэр байсан. За ингээд хэрвээ ээжийн ярьсан энэ бүх зүйл үнэн байх юм бол түүний ээжийн үйлдэл санаатаагаар үлдэгдсэн хүн амны хэрэг болж хувирна гэсэн үг. За ослын маргааш буюу 2007 оны 8 сарын 9-нд Аманда бол цагдаа нартай 2 дахь удаага уулзах хүртэл юу болж байгааг огт мэдээгүй байсан. За тэгээ ирэх үед нь болохоор ингээд ээж юу ярьсан талаар түүнд хэлсэн чинь би яагаад тэгж бодсныг нь огт мэдэхгүй байна. Адриана живж явах үеэр би тэнд байгаагүй, гэртээ байсан гэж бол хэлсэн. За мөрдөгчд бол түүнд охиныхон задлан шинжилгээний одоо хариу дүгнэлт нь маргааш гарна гэдгийг бол хэлсэн. За ер нь бол Адрианагийн нүүр болон тухан дээр нь үүссэн байсан хөхрөлтийг Аманда ерөөсөө тайлбарлаж чадахгүй байсан. Магадгүй тэр ширээний булан зогсон байх. За эсвэл усан сан руу одоо унах чахта толгоогоо улаан тэргэнд зогсон байж магадгүй. Тийм л байх гэж одоо таамаглаж байна гэж ярьсан. За хоёр дахь өдөр мэдүүлэг өгөхдөө бас л одоо охиноо алдсан их хүн гэж хэлэхэд хэцүүхэн маш тийм тайван байсан. Ерөөсөө ямар ч тийм цочролд орсон шинжгүй зүгээр л гэрт нь маш олон хүмүүс ирсэн талаар ярьж исэн. За тэгээд хэлжсэнийхэн дагуу маргааш нь бол задлан шинжилгээний дүгнэлт нь гарсан. За өхлийн шалтгаан нь живж нас барсан. За энэхүү осол нь сансаргүй осол биш, харин хүн амны хэрэг гэсэн шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан юм байна. За ингээд үүнээс хойш бол мөрдөн байцаалт бараг 1 сарын турш үргэлжилсэний эцэс Аманда Луисыг баривчилж хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн болон 1-р зэргийн хүн амны хэрэг гэсэн 2 үндслэлээр буруутгасан гэдгээ мэдэгдсэн юм. За ингээ хэрэг гарснаас 6 сарын дараа буюу 2008 оны 2-р сард Амандагийн шүүх хурал эхэлсэн юм байна. За энэхүү шүүх хурал эхлэхээс өмнө нь бол одоо прокурор түүнд ингээд 10 жил хоригдох ял төлөвлөсөн гэдгээ хэлээд хэрвээ чи ингээд хүний амь нас хөнөөсөн гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрчих юм бол ялыг ч хөнгөлё. Нэг үгээр хэлэх юм бол ингээ бараг одоо түүнд санал тавьсан байна. За гисэн хэдий ч Аманда бол тухайн саналыг нь хүлээж аваагүй, өөрийгөө одоо огт гин буруугүй гэсэн байр суурин дээр бат зогсоод за тэгээд шүүх хуралд оролцохоор болсон. Шүүх хурлын үеэр бол Амандагийн өмгөөлөгчд нь одоо охинтойгоо түүнийг ойр дотн харилцаа үүсгэж чаддаггүй байсан. За тэгээд хөрсөн сорвнууд нь одоо хүүхдүүд хоорондоо тоглож ноцолдож явах үеэр нь үүссэн байж болно. ээж магадгүй ихчээгээ тоглоом буугаарч зогсон байхыг үгүйсэхгүй гэж бол ярьжсэн байгаа. За үүнээс гадна Аманда бол охиноо живснийг нь мэдсэн даруйда 911 руу залгасан гэдгийг нь хэлээд шүүх танхимд бол тухайн рекордыг нь сонсгосон нь хүчтэй хамгаалалт болж өгсөн. За харин яллах тал эсрэгээр нь Аманда бол ADHD за ор хүнчлэн шээсэндээ нэвчсэн байдаг. За мөн сахилгагүй зангаас нь болж бухимдаад эцэст нь хит хүчирхийллийн аргаар шийдгсэн гэж үзэж байгаагаа мэдгдсэн. Амандатай хамтран амьдардаг нэг залуу байдаг гэж ярьжсэн. За тухайн үнийг болохоор Alan Carnelli гэдэг юм байна. Тэр хүн бол шүүх хуралд ирж мэдүүлэг өгсөн. За тэгээд AJ-ийн ярьжсэн шүршигч барьж явж исэн гэсэн тэр асуудлыг Adriana-г нас барахаас бүр 1-7 хоногийн өмнө болсон явдал одоо үйл явдал гэдгийг нь хэлсэн. Тиймээс Амандагийн өмгөөлөгч энэ яриан дээр нь үндэслээд AJ-ийн мэдүүлэгт үл нийцэх зүйлс бас байгаа гэдгийг нь онцлоод хэргийг санамсаргүй осол гэж авч үзхийг хүссэн. За осол болох үеэр бол гэрт 4 хүн байсан болохоор одоо Майклыг ч гэсэн цагдаа нар дуудаж мэдүүлэг авсан байсан.
За тухайн өдөр Аманда хүүхдүүдэд загнаж байгааг нь ерөөсөө огт сонсоогүй. Ер нь бол ингээд Аманда хүүхдүүдтэй одоо гар хүрч байгааг нь хизээч харж байгаагүй. За тэр өдөр бол AJ, Adriana хоёр хоорондоо ноцолдоод байгаа юм шиг тийм чимээ болоолж сонссон гэж бол тухайн Майкл гээд 14 настай хүү бол ярьсан. За шүүх хурлын үеэр бол Амандагийн ээж нь нэг чухал гэхээр зүйлийг бол дэлгэсэн. За тэр нь юу байсан гэхээр Adriana нас барахаас 7 хоногийн өмнө Аманда одоо хүүхдүүдийнхээ бүх тоглоомуудыг нь хайсан гэж бол ээжтэй ярьсан юм байна. За тэгснээ цагдаа нарт болохоор Аманда ярихдаа би тоглоомуудыг нь сарвчанд хийгээд төвчсөн. Тэднийг шийтгэх гээд тэгсэн юм а. Дараа нь буцаагаад гаргаад өгнө гэж бол ярьсан боловч яг үнэндээ сарвчанд нь бол ямар ч тоглоом байгаагүй. Яагаад тэгснийг нь өөрөөс нь асуусан чинь би тэдэнд олон удаа өрөөгөө цэвэрлээ гэж хэлсэн. Ерөөсөө өрөөгөө янзалж цэвэрлдэггүй. Тэгээ би бүх тоглоомыг нь хураасан гэж ярьсан. Яг үнэндээ бол юу ч байхгүйсэн гэхээр ингээд тоглоомуудыг бүгдийг нь хайцсан байсан гэсэн. Ингээд энэ нэг хүүхдээ одоо шийтгэж тоглоомыг нь хураасан гэсэн энгийн яриа хүртэл энэ гэр бүлд шийтгэл гэх зүйл AJ, Adriana хоёрт байнга тохиолддог юм шиг сэтгэгдэл төрүүлж байсан. За ингээд шүүх танхимд гэрчийн мэдүүлэг өгөхөөр ирсэн хамгийн чухал хүн бол тухайн үед 6 настай байсан AJ байсан. За түүнийг танхимд орж ирэхэд тэр аяараа хүмүүс бол чив чимээгүй болсон. Амандагийн өмгөөлөгч AJ-ийг хитрхи жоохон гэдгийг нь онцлоод түүний мэдүүлэг үнэн худлыг ялгахад хүндрэлтэй байж болзошгүй гэдгийг анхааруулж байсан. За AJ бол шүүх хуралд оролцож явах үеэрээ 7 нас хүрчихсэн байсан. Would you tell us your name? Andrew Hunter, How old are you? 7. Did you have a birthday a few months ago? Yes, so When was that? November 22nd. За түүнээс энгийн хідэн асуулт асуусны дараа шүүх танхимд ээж нь байгаа үгүйг асуухад энд байхгүй байна гэж хариулсан. Маш олон хүний өмнө бага насны хүүхэд сандарсан уу? За эсвэл ээжигээ хэдэн сарын дараа хараад таниагүй юу? Одоо ямар тач танхимд байхгүй гэж хэлэхээр нь Амандагийн байгаа зүг рүү заагаад тэнд сууж байгаа чиний ээж мөн үү гэж асуусны дараа ээжигээ таньсан. Why is that? Because she's not in the courtroom? No, so. Okay. So your mother is not in this courtroom. No, so. Okay. That woman sitting right there between them. Have you ever seen her before? Yes, so. Who is that? My mother. Таньсныхаа дараа AJ ихэр татаж уйлж эхэлсэн. За мэдээж шүүх танхим тэр чигтээ чимээгүй бол хамгийн өрөвдмөр агшин бол мэдээж тэр байсан. Хэсэг хугацаа өнгөрч намжсны дараа AJ-ийн цагдаа нарт өгсөн гар зургаар нотлох баримтыг бүрдүүлж гэмт хэргийн газрыг дахин дүрслэхийг оролдож эхэлсэн. За тухайн зурган дээр бол AJ усан сан мод мөн өөрийгөө зурсан байсан. За тухайн зургийг нь харуулж яг тэр өдөр юу болсон талаар нэг бүрчлэн лавлаж асуусан. Adriana хаана байсан гэдгийг нь асуухад усан санд гэж хариулсан. За мөн ээж эгчтэй хамт байсан. Ээж эгчийн нүрийг усан дор дарсан гэх зүйлийг хэлээд уйлсан баг. AJ хэдийгээр 7 настай байсан ч гэсэн олон зүйлийг маш тодорхой санаж ирсэн нь мөрдөгчдийн анхаарлыг бол татчихсан. Насанд хүрээгүй хүүхдийг гэрчийн мэдүүлэг өгүүлэхийн тулд шүүх танхимд авчирсан нь за шүүгчд одоо эцсийн шийдвэр гаргахад нэлээд хүндхэн нөхцөл байдал бол үүсгэжсэн. Мэдүүлэг өгөх үеэрээ AJ зарим зүйлийг санахгүй байгаа гэдгээ хэл. Энэ нь бол Амандагийн өмгөөлөгчдөд давуу тал болж хуурч исэн. За магадгүй AJ-ийн ярьсан бүхнийг нотлох баримт хангалтгүй гэж үзээд Амандаг одоо гин буруугүй гэсэн дүгнэлт гаргах магадaltaй байсан. AJ мэдүүлэг өгсөний дараа яг ямар шийдвэр гарах нь хараахан шийдэгдэггүй байх үеэр Амандагийн хамт ажиллагчид нь шүүх танхимд ирж нэлээд ноцтой мэдүүлэг өгсөн байгаа. За тэдний хэлснээр бол Аманда охиндоо үргэлж ууралж бухимддаг байсан. AJ миний хамгийн хайртай хүүхэд охиноо харин цааш нь харуулахыг хүсдэг гэж бүр өөрөө хэлжсэн явдал нь прокуроруудын хувьд маш чухал баримт болж хувирсан. Прокурор тухайн хамт ажиллагчдыг нь шүүх танхимд авчирч Adriana зүгээрч нэг золгүй ослоор нас бараагүй харин Аманда ингээд төрсөн охиноо санаатаагаар хөнөөсөн гэдгийг нотлохыг нь хичээж исэн юм. Аманда хамт ажилладаг хүмүүсийнхээ мэдүүлгийг цааж одоо чадаагүй шүүх танхимын уур амьсгал одоо үүнээс хойш улам бүр хүнд болсон. За ингээд шүүгчид ердөө 2 цаг хилцсэний эцэс шийдвэрээ гаргаж Amanda Lewis 1-р зэргийн хүн амны хэрэг болон хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаад бүх насаараа шоронд суух ял оноож ийн гэдгээ мэдгдсэн юм. 2010 онд Аманда давж заалдах хүсэлт гаргасан ч за түүний хүсэлтийг нь ерөөсө хүлээж аваагүй юм байна. За энэ хэрэг дээр яг хүмүүс бас л одоо хоёр хуваагдсан Амандаг одоо буруутай буруугүй гэд тал бүрдээ өнөөдрийн хүртэл талцдсан билээ. Зарим хүмүүс болохоор ингээд 7 настай хүүхдийн мэдүүлэгт тулгуурлал ослын хэргийг ингээд хүн амны хэрэг болгоод буруугаар шийдвэр гаргасан гэж бол үздэг юм билээ.
За ер нь бол Амандаг дэмждэг хүмүүсийн үзэж байгаагаар AJ-ийн ярианд өвөө эмээ нь одоо нөлөөлсөн. За түүнээс гадна мэдүүлэг өгөх үеэр мөрдөгчд барьцаалдуулаад баахан юм хүчээр тулгаж яриулсан ухааны юм бас сухуулгасан байсан. Аманда бол өнөөдрийн хүртэл өөрийгөө Гимбуруугу гэсэн хэвээрээ байдаг юм байна. Та бүхэнд ямар ч тач 911 руу хийсэн дуудлагыг нь хүргэе. 911. Ambulance, please. 911. I need an ambulance. What's wrong, ma'am? My daughter fell in the pool and she's not breathing. Where at, ma'am? In Esto. Yes, down the road from the post office at the very end. And she's not breathing. How old is she? She's 7 years old. Энэхүү дуудлага дээр нь яг Аманда маш тийм төгшсөн байдалтай сандарсан, хоолоон жичирсэн. Үнэхээр л ингээд өөрийнх нь хүүхэд нь маш тийм яаралтай тусламж хэрэгтэй байгааг өгүүлж байгаа нь бол тодорхой ингээд сонсогдож байгаа баг. Энэхүү дуудлагыг шүүх танхимд сонсуулж зам Амандаг зарим талаараа одоо хэрэг дээр үнэхээр буруугүй биш үү гэсэн үзэл бодлыг хүмүүст одоо төрүүлэхийг хичээж исэн. Сүүлийн үеийн мэдээллүүдээр гэх юм бол AJ өөр айлд өргүүлсэн гэсэн байсан. За гэхдээ өргөж авсан айлын мэдээллийг нь нууцлсан байлаа. Ерөөсөө олдохгүй байсан. Мэдээж эмээ өвөө нь бас ингээд хамаатан цадныхын хүмүүс нь байдаг болохоор тэднээс нэг нь одоо өргөж авсан баг. Сүүлд сурвалжлагч Амандагийн одоо хоригдож байгаа шоронд нь очихдоо AJ-ийг өргөж авсан талаар асуусан чинь тэр бол ерөөсөө мэдээгүй байсан. Одоо бол AJ 24 нас хүрсэн. За ер нь бол өсгийн бол одоо ээжтэйгээ шоронд очиж уулзах уугүй юу гэсэн тэр шийдвэрээ өөрөө гаргах насан дээрээ очсон байгаа юм билээ. Зарим нэг эргэлзээтэй байсан зүйлүүдийг та бүхэндээ дурдъя гэх юм бол яг одоо тэр AJ-ийн цагдаа дээр өгсөн гэрчийн мэдүүлэг нь 14 удаа өөрчлөгдөөд ярьсан яриа нэлээд тийм зөрүүтэй байсан талаар яг дурдж ярьдаг. За энэ талыг нь ерөөсөө шүүх хурлын үеэр сөхөж яриаггүй. За тэрнээс гадна Адрианад задлан шинжилгээ хийсэн доктор Сиберт гээд хүн болохоор ухаан ослыг гэмт хэрэг гэсэн дүгнэлт гаргасан мөртлөө ерөөсөө шүүх хурал дээр ирж мэдүүлэг өгөөгүй байсан. Яагаад осол биш гэмт хэрэг гэж дүгнсэн талаараа яриа тайлбар ерөөсөө өгөөгүй юм билээ. Харин доктор Willy гээд шүүх шинжээч юмж болохоор мэдүүлэг өгсөн байсан. За түүний дүгнэлтээр бол живж нас барсан. Адрианагийн хувьд болохоор ямар нэг байдлаар алуулж амиа алдсан гэх бит нотлох баримт болгочхоор зүйл задлангийн үеэр олж хараагүй. За энэ хэрэг дээр шүүх хуралд бага насны хүүхдийн яриагаар хэргийг шийдсэн юм шиг харагдсан гэж бол тухайн одоо шинжээч маань ярьсан байсан. За AJ бол хамгийн анх цагдаа дээр мэдүүлэг өгсөн ярианы дараа хүүхэд хамгааллын төвөөс бас хүмүүс очиж ярилцсан байсан. За тэд нартай ярихдаа бас л яриан жоохон зөрөөд цаг хугацааг одоо жоохон наан цаана оруулаад ярьсан байсан. Бүр ингээд хэд хоногийн өмнө болоод өнгөрсөн зүйлийг хүртэл өнөөдөр тэгсэн ч юм уу өчигдөр тэгсэн гээд яг уу одоо нас нь ингээд бага байсан болохоор зарим нэг зөрүүтэй ярих зүйл гарах нь угаасаа ойлгомжтой байсан баг. Генет одоо юу гэдгийг хичээгээ алдаад за тэр зүйлээс авсан сэтгэл зүйн шархнаасаа болоод за түн дээр нэмээд ингээ маш олон танихгүй том хүмүүс ирээд тал талаас нь ингээд юм асуугаад байцаагаад байсан болохоор зарим зүйлийг зөрүүтэй ярьсан байж угаасаа магадгүй. За ер нь бол Аманда анханасаа хэрэгээ ингээд хүлээчих юм бол 10 жилийн ял өгье гэснийг нь хүлээж аваагүйг нь бодохоор үнэхээр ингээд өөрөө хийгээгүй болоод тэгж их өөртөө ихтгэлтэй байсан юм боловч гэж бас бодогцсон. За гин буруутай тогтоогдох юм бол тэрнээс ч одоо хүнд ял аавна гэдгийг өмгөөлөгч нь түүнд бол тайлбарлсан байх хэвээр. Тэгээ яг хамт ажилладаг хүмүүстэй ингээд охиныхоо талаар баахан юм яриад алчмаар санагддаг энэ гэсэн зүйл дайран дээр угаасаа давс нэмсэн зүйл болсон. За нэг удаа бол Адриана ингээд нөгөө арилдаггүй маркер гэж байдаг штэ. Тим маркер авч агаад тэгээ ээжийнхээ машин дотор нь ингээд битүү энтинд баахан юм сараачаа зурцсан. Тэрийг нь харчаад Аманда бүр ингээд багтартлаа уурлаад тэр талаараа одоо хамт ажилтгахтэй одоо ярьсан юм шиг байна. Ер нь бол ингээд төвчгэд маш хэцүү байдаг. AJ харин шал өөр айрцантай, маш тийм тайван өөрөө өөрийгөө аргалаад нэг газар ингээд өмглөхгүй тоглоо сууж идэг гэж бол ярьж исэн юм лээ. За ингээд ийм нэг маш адармаатай учир нь олдохгүй хэрэг байна. Ямар тач энэ хэрэг нэг тийшээ шийдэгдэж ял шийтгэл оноогдсон ч гэсэн Амандаг гин буруугыг нотлох хуульчид бичиг баримтаа бүрдүүлээд одоо давж заалтахаа бэлтэж байгаа гэсэн байсан. Та бүхэн энэ хэргийн талаар бас юу гэж бодов? Өөрсдийн бодлоо бас комент хэсэгт заавал бичиж үлдээгээрэй. За өнөөдрийн дугаарыг танд хүрэхэд дэмжлэг үзүүлсэн Toto Dental эмнэлэг байлаа. Та бүхэн бүхэл төрлийн шүдний эмчилгээг Toto Dental эмнэлгийн 2 салбарынх нь аль ойрхонд нь очиод үйлчилгээ аваарай. Toto Dental эмнэлгийн бүхэл мэдээллийг нь description хэсэгт оруулсан байгаа. Хэрвээ та шүдний аппарат хийлхий гэж бодож байгаа бол Crime Station-ыг сонсогч гэдгээ хийлээд үнийн дүнгээс нь 10% хөнгөлөлт эдлэх боломжтой болсон байгаа. За хөнгөлөлт эдлэх хугацаа нь 25 оны 4 сарыг дуустал үргэлжилнэ. Дугаараа дуустал сонссон нийт сонсогчдод баярлалаа. Хэдүүлээ энэ хагасаа өдөр 102 дахь подкастаараа
Японд болсон маш учир битүүлэг хэргийн талаар хүлээн авч сонсорой. Тэр хүртэл түр баяртай сонсогчдоо.